Аажана. Тэгэхээр одоо өчигдрийн ярьсан шиг энэ мөрийн 3 эрхэм маань бол яг үгээр гол яг зааж байгаа юм маань юу вэ гэхээр магад сайн гэдэг нь бол яг гэгэрэл болон бурхны утга төгс гэгэрэл энэ хоёрыг голчлон үзүүлж байгаа. Тэгээ яг энэ ламзуу намсмын үгс бол магад гарахын санаа гэж байгаа нь төгс гэгэрлийн утгад хөрөх одоо тэр магад гарахын санаа тэгээд тэрэндээ шүтэж төрж үе бодийн сэтгэл. За тэгээд тэр хоёр тоогоо одоо хосолсон үнэн үзэл энэ гурвыг одоо яг гочиж үзүүлж байгаа ийм одоо гол өгүүлбэртүүн ийм байгаа. За энэний одоо эхний богдтойн багш нугуудад мөргмөө гэж хэлж байгаа үг бол яг үхээр энэ зохиолын мөргөлийн үг байгаа. За тэгээд 2 дахь 3 дахь одоо ингээ мөрүүд бол яг үхээр нэгт одоо 2 дахь мөр нь бол магдарахын санаа. За 3 дахь нь бол бодийн сэтгэл, 4 дахь нь бол тэр үнэн үзэл. За энэ дөрвийг одоо ингэж дистрагаар үзүүлж байгаа. За тэгээд тэрний дараагийн одоо нэг шүлэг болох маань бол юу илэрхийлж байгаа нэхэр энэ номыг одоо сонсох хүн ямар байх ёстой вэ? Өчигдөр ярьсан шиг тэр ном сонсогч хүн ямар санаагаар сонсох уу? Ямар одоо бодол санааг агуулж сонсох ёстой вэ гэдгийг одоо илэрхийлж байгаа. Тэгэхээр хамгийн одоо тэр хоёр дахь шүлэгний сүүлийн үг бол яг хөхөр хувь төгөлдөр нугууд энийг сайтар сонсохтун гэж хэлсэн байгаа. Хувь төгөлдөр гэдэг тэр хамгийн гол нь хэнийг хэлж байгаа нэхэр нөгөө цахаа агван дав гэдэг хүнд одоо голчилж зарилгалж за тэрний хажуугаар бол яг хөхөр тэр үеийн одоо ламнар болон хойчийн одоо шав биднэрт хүртэл яг ингэж зарлаг сургаалаа хайрлаж байгаа юм байгаамаа. Тэгэхээр бид нар ч гэсэн яг хөхөр энэ одоо номыг сонсохдоо асар ариун санаагаар төгс гэгэрлийн одоо бурхны утгыг олохын тухайд энийг одоо сонсоё гэж бодсон ийм санаагаар сонсороо гэж. Тэгэхээр энэ мөрийн 3 эрхэм маань өөрөө түрүү ярьсан гол 3 юм маань бол яг магад гарах уу тэгээд бодийн сэтгэл үнэн үзэл гэсэн одоо юм 3 байгаа. Тэгэхээр энэ 3 ерөнхийд нь яаж явж байгаа нэхэр төрүүлэх хэрэгтэй шалтгаан. За тэгээд тэр үнийг яаж одоо бяцлах уу? Тэгээд төрсөн байх нь өөрөө яг ямар хөө байдлаар илэрх үү гэж тэр төрсөн хэмжээ яавал одоо яг тэр төрөх үү гэсэн одоо ерөнхий ийм 3 зарчмаар явж байгаа. Гуруулаа адилхан. За тэгээ эхний магад гарахын санаа дээр бол яг хөхөр магад гарахын санаа бид нар төрөх хэрэгтэй байгаа шалтгаан юу юм бэ гэдэг дээр одоо ярих юм бол энэ магад гарахын санаа гэдэг маань өөрөө ямар юмд одоо яг тулгуурлаж төрөх үү гэд ингээ бодохоор бид нар юунаас магад гарах гэж байгаа юм бэхээр орчлонгоос одоо магад гарах одоо ийм үзэл байгаа. Тэр орчлон гэдэг маань өөрөө яг юу юм бэ? Тэр зовлонгоос гитлээ гэсэн санаа орчлон зовлон гэж яриад байгаа юм нь юу юм бэ гэхээр за зовлон гэдэг маань өөрөө дотроо 3 хэсэгтэй байгаа. Зовлонгийн зовлон, за урах зовлон, төгөөмөд хурах зовлон гэсэн одоо ийм 3 хэсэг зовлон байгаа. За энэний эхний зовлонгийн зовлон гэдгийг бол таньж мэдж байгаа нь бол хүн төрлөختнөөс гадна адуу самтан ч гэсэн байдаг. За энэ талаар бол Баншерийн бүчи юу гэж айлцсан байна гэхээр зовлонгийн зовлон таньж мэдэж тэрийг хүсэхгүй байх санаа бол адуу самтан ч гэсэн байгаа. За хоёр дахь зовлон болох тэр урах зовлон гэж байгаа зовлон бол таньж мэдж байгаа нь бол бурхны шашнангаас өөр одоо бусад шашны усууч гэсэн тэрийг яг энэ бол хэрэгтэй гол юм биш вэ гэж мэдээд тэрүүнийг хүсэхгүй байх санаа бол яг бусад өөр шашны усуудад ч гэсэн байдаг гэж ингэж хэлээд за хамгийн гол нь 3 дахь одоо тэр төгөөмөл хуран төгж байгаа зовлон гэдгийг одоо таньж мэдхийг манай одоо яг бурхны шашинд одоо айлцсан байна. За энэ дээр бурхан багш бол яг хөхөр анх дөрөвний сургаал хайрлахдаа зовлонг мэдэх хэрэгтэй. За зовлонгийн одоо шалтгаан уг нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэдэг. Ингээд зарлаглаа явж байгаа нь бол яг хөхөр хамгийн гол нь аль зовлонгийг хэлсэн бэ гэхээр 3 дахь одоо тэр түгээмэл хурах зовлон гэж ярьж байгаа зовлон хэлж байгаа. За тэр зовлон маань өөрөө яг ямар юм хэлээд байгаа юм бэ гэхээр түрүүний ярьсан шиг зүгээр зовлонд мэдрэмжийг хүсэхгүй байгаа зовлонд мэдрэмжийг хэлж байгаа юм биш. За амгалантаа зүгээр нэг тийм сувралтай амгалан гэж ярьж байгаа. Тэр нь төр зүрийн одоо бидний мэдэрж байгаа тийм таата мэдрэмжийг хэлж байгаа. Тэр нь одоо өссөн хүн нэг хоол идвэл нэг аятайхан болж байгаа шиг тэр мэдрэмж бол төр зүрийн одоо таата мэдрэмж учраас яг урах зовлон гэж нэрлэдэг байгаа тэрийг. За бидний одоо яг зовлон таньж мэдэх хэрэгтэй гэж одоо бурхан багшийн айлцсан тэр зовлон бол ерөөсөө үүл нисванысын ирэхээр авсан тэр
бие махбод цогцс маань өөрөө ерөөсөө зовлон юм а гэж. Тэр нь бол яг үгээр энэ гурван орчинд байгаа хамаг амьт үйл нисонос ирэхээр одоо орчинд эргэлдэж байгаа хамаг амьтан бүгдөө л одоо яг тэр авсан бие цогц 5 цогц маань өөрөө бүгдөө түгээмэл хурах зовлон гэдэг нь болж өгч байгаа маа. Тэгэхээр энийг л одоо хамгийн гол нь бодох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг дөрвөн үнний гурван хэсэг одоо айлтал байдгийн. Эхнийх нь бол яг үхээр дөрвөн үнний мөн чанарыг илэрхийлж байгаа. За хоёр дахь нь бол дөрвөн үнний тэр үйлдэл. За гурав дахь нь бол үйлд болон үр дагавар гэсэн одоо ийм гурван хэсэгтэй байдаг. За энэ дээр ингээ харахад бол үйл нисоносын ирэхээр зовлон одоо өөрөө аяанда гарч ирж байгаа гэж үзэж байгаа энэ бие цогц маань өөрөө яагаад зовлон болж өгч байгаа нэхэр нөгөө төр зүрийн таата мэдрэмж болон ерөөс зовлонт мэдрэмж энэ хоёрыг төрүүлж байгаа уул суур нь ерөөсөө нөгөө бие цогц маань өөрөө болчиход байгаа. Хэрвээ энэ үйл нисоноос ирэхээр авсан бие цогц биднэрт байхгүй бол бид нар тэр төр зүрийн таата мэдрэмж болон заагүй бол ерөөсөө тэр зовлонт мэдрэмж хоёрыг бол амсахгүй байх юм. Тэр нөгөө хоёрынхоо суур болж өгсөн энэ зовлонг одоо хамгийн түрүүн таньж мэдэж эннээс одоо гитлэх эннээс одоо яг өөрийгөө одоо ингэж салгаж авах одоо энэ санааг үүсгэх нь магадгархын санааг одоо үүсгэх гэж ингэж хэлээд байгаамаа. Энэ бол магадгархын санааг одоо төрүүлэх хэрэгтэй байгаа шалтгааныг ингэж тодорхойлж өгч байгаа. За тэгэхээр энэ магадгархын санааг одоо төрүүлэхэд одоо ямар хэрэгтэй байгаа вэ гэж яриад одоо яг яаж бяцлах вэ? Магадгархын санаа төрүүлэхдээ яг яаж бяцлах вэ гэдгээ хоёр хэсэгтэйгээр үзэж байгаа. Тэр нь бол яг хөөр энэ насны одоо энэ өөрсдийн одоо байгаа байдалтай одоо илүү ихээр болимэдлгүй одоо барихтай хүсэж шунах одоо энэ байдал нэг. Хоёрт нь бол дараа насны одоо тэр орчлонгийн хөдөлж чуулган юмд одоо шунах гэсэн юм хоёр хэсэгтэй. За тэгэхээр энэ насны одоо тэр шунлыг одоо буцаах арга нь юу вэ гэхээр чөлөө уучрал бүрдсэн биеийг олоход бэрх олсны дараа хэрэгтэй гэдгийг одоо нэгт бяцлах. Хоёрт бол өхөл мөнгөсийг бяцлах гэсэн юм хоёр юм байна. За тэгээ энэ хоёрыг одоо бодсноор яхав гэхээр энэ насны одоо шунал нь бол буцаж ингэж багасж байгаа. За тэрний дараа бол дараа насны одоо шунлыг буцаах гэж ярьж байгаа. Дараа насны одоо дараа төрөлдөө одоо сайхан төрөл аваад тэн дээр сайхан жарганаач гэдэг юм уршлангийн юм төрөл аваад гэд бодож байгаа тэрийг одоо яг буцаах санааг төрүүлэхэд бол үүлийн үр хуурмаггүй гэж одоо бяцлах. За орчлонгийн зовлон бяцлах гэсэн юм хоёр хэсэгтэй байна. За үүлийн үр одоо хуурмаггүй гэдгийг одоо бяцлахад яг хөөр үүлийн үр гэдэг чинь өөрөө бол одоо хүн ямарваа нэгэн үйлдэл хийхэд тэр үйлдэл нь өөрөө хүнд ямар нөлөө үзүүлж ийн гэдгээс нь шалтгаалж яг сайн муу үйл гэж ялгаж байгаа. Тэгэхээр сайн үйл хийж чадчихвэл үр нөлөө нь өөрөө зөв байгаад муу үйл хийх юм бол үр нөлөө нь муу байна гэсэн яг иймэрхүү талаас нь одоо харах юм байна. Ер нь бол яг хөөр үлийн үрийн тал дээр бусад шашингууд юу гэж үздэг вэ гэхээр Гомлодын гигийн айлтсан номон дээр юу гэж юм гэхээр бурхны шашнаас бус тусууд бол зовлонг болвол өөрөө хийсэн, өөрөө бүтээсэн гэж үзэх нэг хэсэг усууд, за бусад бүтээсэн гэж үзэх нэг усууд, за зарим бүр ямар ч учир шалтгаангүй зүгээр аяандаа ингээд зовлон гарч ирж байгаа гэж үзэх юм олон хэсгүүд байдаг. За бурхны шишин бол хүнд тулгарч байгаа тэр зовлон зүдгүүр бол тэр хүнд одоо бусад өөрөөс нь бус хүн хийгээд тэрэнд тэр зовлон тулгарч байгаа гэж үзэх биш. За ямарваа нэгэн үндэс учир шалтгаангүйгээр тэр хүн зовлон шууд шинээр гарч иж байгаа гэж үзэх биш. За ямар ч байсан урд өөрийн хийсэн тэр үйл нөхцөл шалтгаантаа тулгуурлаж тэгжээж өөрт нь тэр зовлон зүдгүүр юм ирж байгаа гэж ингэж үздэг учраас өвлийн үрийн үзэл бол яг бусад шашны тэр өөрөө хийсэн бусад хийсэнгөө бол ямар ч учир шалтгаангүйгээр зовлон зүдгүүр хүнд одоо бий болж байгаа гэдэг үзлийг ингэж яг няцааж гэх юм уу ингэж үзэж байгаа. Тэгэхээр бурхан шашны одоо өвлийн үрийн одоо энэ номлол бол юу гэж одоо ярьж байгаа гэдэг нь төрөний одоо энэ те зөвхөн өөртөө хамааралтайгаар л одоо эдэлж байгаа. Тэгэхээр тэр үйл гэдэг чинь өөрөө нэг хүний хийсэн юмны одоо за хийж байгаа үйлдэлийн үр дагавар нь өөрөө яг вэ гэхээр өөрт таатаа болон таагүй мэдрэмж болж гарч байгаа гэдэг дээр бурхан багш яг өөрийн одоо тэр учир шалтгаан цохилдох одоо тэр нөхцөлдөө тулгуурлаж иж одоо яг зайшгүй одоо ингэж таатаа болон таагүй мэдрэмж өөрөө ингэж хуурж гарч иж байгаа гэдэг бол яг бурхан шний өөрийнх нь одоо тэр үлийн үрийн одоо үзэл болж өгч байгаа. Тэгэхээр ер нь энэ дээр холбогдоод ингээ ярихад
төрөл одоо юу гэдэг үхэл мөнх ус гэдгийг одоо түрүүн бодно гэж ярьсан те. Үхэл мөнх ус гэдэг ингээд бодохоор ямарваа нэгэн юмны одоо төрөлт гарал үүсэл гэдэг чинь өөрөө юунд тулгуурлаж ингэж гарч байгаа нөхөр жишээгээр ингээд аваад үзэх юм бол үүл одоо ингээд хийгээд тэрнийх нь үр дагаварт ямарваа нэг юм бий болж төржил байх юм бол тэр яг өөрөө мөнх ус мөн чанартай хэзээ нэгэн цагт заавал одоо ингээд эвдрээд устдаад үгүй болно гэсэн одоо ийм үйлдэлийг далдуур өөрөө илэрхийлж идэг. За энэ бол товчхондоо бид нэр өнөөдөр одоо энэ өөрсдийнхөө бие дээр ч гэсэн амаад үзэхэд бидний энэ одоо бие бол ингэж төрснөөс хойш одоо ингэж жил бүр ингэж өөрчлөлт орж явагдаж байгаа. За энийг ингээ харахад яг вэхээр нэг жилд өөрчлөгдөж байгаа өөрчлөлт маань өөрөө бол яг тэр өөрчлөлт бол бүдүүн тойм өөрчлөлт болж байгаа. Одоо мөнх ус дээр яг вэхээр бүдүүн мөнх ус нарийн мөнх ус гэсэн одоо ийм хоёр мөнх ус мөн чанар байна. За анхны одоо тэр бүдүүн мөнх ус чанар өөрөө ямар хөө байдлаар яг вэхээр яг тэрэн шиг өнгөцгөн одоо ингэж биднэрт одоо олон жилийн дотор тэр хүн ямар болж өөрчлөгдөж байна. Тэр өөрчлөлтийг бол яг вэхээр бүдүүн өөрчлөлт гэж ингэж хэлээд байгаа. За энэ бүдүүн өөрчлөлтийг өөрийг нь илүү жоохон нарийсгаад ингэж судлаад үзэх юм бол энэ маань өөрөө тэр нарийн өөрчлөлтөөр тулгуурлаж иж гарч ирж байгаа тийм бүдүүн өөрчлөлт болж өгч байгаа. Тэгэхээр тэр нарийсгсан байдал нь зүгээр товчхон жишээгээр түрүүний ярьсан шиг одоо өөрсдийн бидний бие одоо ингэж үзэж харагдж байгаа байдал бол нэг жил ямархуу байдлаар өөрчлөлт явж байна. За тэрийг нь ингээд жоохон нарийсгаад үзэх юм бол нэг сарын дотор тэр өөрчлөлт орж байгаа. За сарын дотор өөрчлөлт нэг өдөрт өөрчлөлт орж гэж байгаа. За ингээд энийг хөөх юм бол цаг минут тутамд одоо өөрчлөлт явагдаж байгаа гэдэг. Ингээд хөөгөөд ах юм бол яг вэхээр бид нар нүдэнд харагдахгүйгээр маш нарийн тоосонцороос бүтсэн одоо энэ юмс бүхэн яг вэхээр минут секунд тутамд ингэж өөрчлөлт явагдаж байгаа гэдгийг бол бид нар нүдэрээ харж чадахгүй ч гэсэн орчин үеийн одоо энэ тоног төхөөрөмж тэр багаж хэрэгслэр ингээ харахад бол ерөөс тоосонцороос бүтсэн юм бүхэн бол агшин зурх юм уу те тэр секунд тутамд өөрчлөгдөж байгаа гэдэг нь бол хувирж өөрчлөгдөж байгаа тодорхой байгаад байгаа. Энийг бол ингээ харахад бол мэдэгдэж байгаа юм. Иймэрхүү байдалтайгаар яг бүдүүн одоо өөрчлөгт тэр мөнх ус чанар маань ингэж явж идэг. За тэгэхээр тэр бүдүүн өөрчлөлт гэж яриад байгаа юм маань бол яг вэхээр энэ өөр өөрийн одоо нөхцөл шалтгаан тулгуурлаад төржил байгаа болохоор тэр ерөөсөө л одоо эвдрэх устдаж одоо байхгүй болох тийм мөн чанартай төрж байгаа гэдгийг илэрхийлж яах гэж яриад байгаа нь өөрөө тэр юм байгаа. За энэ тал дээр ингээд профессионалны тогтсон тааллууд өөрөөсөө янз янзаар ярьж байгаа боловч за хамгийн одоо доод тогтсон тааллын юу гэж үздэг вэхээр альва одоо юмс хуран үлдэж одоо бүтэж байгаа юмс бүхэн болвол төржүй агшин, за төрсний дараа бол орших агшин, за оршсны дараа бол тэр хоригдох агшин, за хоригдсон одоо яг байхгүй болж эвдрэх гэсэн одоо ийм ярьж байгаа. За тэгээд энэ дээр эвдрэх гэдэгтэй холбоотой ингээд аваад үзэх юм бол ерөөс хүний одоо сэтгэл дээр байгаа тэр хураасан үйл маань өөрөө хоёр тагшинда үр дагавар одоо өөрөө хоёр тагшинда өөрчилж хувиргаж байгаа. Энэ хувирлал нь өөрөө эвдрэл болж өгч байгаа. Тэгэхээр энэ эвдрэл маань өөрөө яг вэхээр одоо дээд тогтсон таал хамгийн дээд тогтсон тааллын үзэж байгаагаар бол энэ мөнх ус юм аа гэж ингэж үзэж байгаа. За энэ бол яг их нарийн бодоод ингээд тал талаас нь судлах юм бол ер нь бодит байдалтай яг одоо яв цав таарж байгаа нь бол хамгийн дээд дүмтааны ярьж байгаа энэ үзэл болж өгч байгаа. За тэрнээс доош одоо дүмтаануудыг ярьж байгаа бол тэр хүний сэтгэл дээр хадгалагдаад байж байгаа тэр үйл бол яг агшин дэвдэрж байгаа эвдрэл нь бол мөнх ус мөн боловч тэр эвдрэл гэж яриад байгаа юм маань өөрөө мөнх ус юм аа. Тэр хоригдож байгаа чанар нь өөрөө мөнх ус юм аа гэж одоо ингэж үзээд байгаа. За энэ хоёрын хоорондын одоо асар их зөрөө юм ялгаа байгаад байгаа. Тэгэхээр энэ яг ялгаан дээр ингээд тулгуурлаад харах юм бол ерөөс одоо тэр хүний сэтгэл дээр хураагдаж буй үйл за тэр хийсэн үйл маань өөрөө агшин дэвдэрж одоо хувирж өөрчлөгдөж байгаа. За тэр өөрчлөгдөж байгаа байдал нь мөнх юм уу мөнх ус юм уу гэдэг дээр тогтсон тааллууд нь өөрөөсөө яг ялгаатай байгаа гэдгийг л одоо гаргаж өгч байгаа. За энэ ялгаатай байгаа гэдгийг бол Балдан Даваадагийн гигийн бол яг өөрийн одоо тэр заваа ширийн тайлбар цэгцэл гэдэг ном за Аригва Дэгжүүний тайлбар одоо ном тэргүүтэнд ингэж тодорхой номлосон байдаг. За энэ номлолууд дээр тулгуурлаад яг вэхээр Жирэмбүүчи өөрийнхөө гомбор авсан номч гисэн ерөөсөө хамгийн дээд тогтсон тааллын онцгой 8 анс гэсэн одоо онцлогдох гол чанаруудыг одоо
ярьсан байгаа. За энэ дээр бол яг хөөөр эвдрэл гэдэг маань өөрөө мөн хүс юм а гэж маш тодорхой айлцсан байдаг. За энэ болгоныг харах юм бол яг хөө ер нь бол тодорхой байгаа. Тэгээд энэ дээрээс ингээд үндэслээд аваад үзэхэд хувьдаа би юу гэж бодож байна гэхээр ер нь зарим улсууд бол ерөөсөө байгаа байдлаа өөрчлөхийг одоо хүсэж зорихгүй одоо би ийм байгаа байдал бол за миний урд хийсэн л үүлийн үргээл ингээл одоо тэр чигтэн зөнд нь орхичдаг. За энэ бол бас жоохон өрөөсгөл талтай. Ингээд зөнд нь орхихдоо биш. Мэдээж хүний хийсэн үүлийн үртэй бидний одоо байгаа байдал бие одоо бүх юм бол мэдээж өөрийн хийсэн үйл үртэй холбоотой боловч урд хийсэн тэр одоо үүлийн үрийг өнөөдрөөс бид нэр зөв сайн үйл хүчтэй сайн үйл хийж чадах юм бол урд хийсэн муу үлийн үрийг яг хүчийн сулруулж одоо тэрний одоо юу гэдэг үр дагаврыг гаргах боломжгүй болгож одоо хувирах одоо ийм чадртай байдаг гэж одоо жүнжиг тэргүүтэй бид нар бодисодын явдалд орох тэргүүтэй номонд бол айлцсан байдаг. Тэгэхээр бид нар бол хувьдаа өөрсдөө ер нь бол хичээхэн чухал юм байгаа гэж одоо би хувьдаа боддог. Тэгэхээр ерөөсөө ямарваа нэг юмыг бол яг байгаа байдалтай одоо юу гэдэг зүгээр л одоо ингээд байгаад ингэж яалгүйгээр өөрөөсдөө яг өөрийгөө хөгжүүлж дээш нь одоо сайжруулах тал дээр хүн өөрөө хичээхэн чухал байгаа. Тэгэхээр тэр болгоныг заавал үйл тэр энэ гэж одоо ингэж чихэх шаардлагагүй. Мэдээж яг нөгөө талаас нь аваад үзэхэд бол хүнд хүчээр зовлон юм тулгуурлаа гэж бодоход тэрийг миний одоо урд хийсэн үйл үрээ гэд ингээд бодвол яг бас тэрэнд сэтгэл шаналлахгүй тэрийг их хүчтэйгээр хүлээж авахгүй яг бас тайвнаар одоо ингэж хүлээж авч байгаа бас нэг юм чадвар байгаа ч гэсэн хамгийн гол нь бол өөрснөө бид нар яг тэр урд хийсэн муу үйл үрийг өнөөдрөөс одоо зөв сайн хүчтэй үйл хийх юм бол өөрчлөж чадах учраас тэрэнд хамаг анхаарлаа хандуулах нь чухал байгаа. Тэгээд одоо энэ үйл үрийн талаар ярьсныхаа дараа хоёр дахь одоо нэг орчлонгийн зовлон санах гэж ярьж байгаа. Орчлонгийн зовлон санах гэдэг бол ер нь энэ юутай холбоотой магадгүй санааг одоо нөгөө төрүүлэхдээ хоёр шат байгаагийн хоёр дахь буюу дараа насны шунлыг буцаах гэдэгтэй холбоотой боловч энэ дээр одоо яг тодорхой магадгүй санааг одоо бяцлахах одоо тэр ёстон дээр тодорхой одоо яг үгээр дэлгэрэнгүй байхгүй арын одоо нөгөө бод сэтгэлийн одоо бяцлахах үед бол яг хөөхөр юу гэж айлж яах гэхээр дөрвөн их одоо хүч далаад одоо ингэж автаж гэсэн одоо энэ үг тэргүүтэнд юу гэж айлж яах гэхээр за дөрвөн их орсонгийн далаад одоо живсэн автаж байгаа гэдэг нь бол дөрвөн зовлонд автаж байгаа гэж хэлж байгаа. За дөрвөн зовлон гэдэг нь бол төрөх өтлөх өвдөх за эцэст нь хүн одоо өнгөрөөд өвөх гэсэн ийм дөрвөн зовлон. За энэ дөрвөн зовлон тэргүүтээ ерөөс бидний амьдрал зохиолж байгаа энэ зовлон болгол өөрөөрийн гэсэн нөхцөл шалтгаан тулгуурлаж гарч байгаа. За тэр нөхцөл шалтгааныг ингээд хайгаад нарийсгаад үзэх юм бол ерөөс нөгөө өцөг дээр яриад байсан мунхаг оюун гэж яриад байгаа те маригва гэж яриад байгаа тийш тулчж байгаа. За тэн дээр тулж байгаа учраас тэр маригва маань өөрөө яг ямар хуу мөн чанартай байна вэ гэдэг ингээд хайнгууд миним хэрэм барих нэг үзэл. За агуу бол бид барих үзлээс гадна зүгээр амьгүй зүйлийг одоо үнэнд бүтсэн гэж барьж байгаа ийм хоёр үзэл бол хоёр үзэлт бол таарж байгаа. Тэгэхээр миним хэрэм барьж байгаа үзэл бол өөрөө хаанаас гарч байна гэдэг ингээд тэрний уул суурийг хайх юм бол амьгүй бит зүйлийг үнэн бүтсэн өөрийн мөн чанараасаа бүтсэн гэж бодож байгаа тэр буруу үзэл тэр мунхаг тулгуурлаж гарч байгаа юм аа гэж. Тэр одоо мунхаг тулгуурлаж гарч байгаа гэдгийг бол энэ одоо Балдан Даваадагийн одоо номлосон тэр өмжиг тэргүүтэй номон дээр яг хөөхөр ерөөс зовлонгийн одоо гим мэрүү тэргүүтэй юмнууд бол яг хөөхөр миним хэрэм барих үзэл. За тэр миним хэрэм барих үзэл маань өөрөө юунд суурилсан бэ гэхээр бод амьгүй зүйлийг үнэнд одоо бүтсэн гэж барьж байгаа энэ зүйл дээр тулгуурлаж гарч байгаамаа гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь юу хэлэх гээд байна гэхээр тэр орчлонгийн зовлон гэдэг маань өөрөө түрүүн ярьсан чи гурван төрлийн зовлон тэр гурван төрлийн зовлон бол яг өөхөх хөдлөх тэргүүтэй энэ зовлон. За энэ зовлонгууд бол яг өөр өөрийн одоо тэр нөхцөл шалтгаан тулгуурлаж гарч байгаа. Тэр нөхцөл шалтгаануудын хамгийн одоо гол суурь болсон юм нь бол мунхаг миним хэрэм барих үзэл амьгүй юмыг одоо өөрөө бүтсэн гэж мөн чанараасаа бүтсэн гэж үзэх. Энэ хоёр үзэл тулгуурлаж байгаа шүү гэдгийг бодийн сэтгэлийг үзүүлж байгаа энэ үс дэлгэнгүй гараж байгаа. Тэгэхээр энийг урш нь одоо тэр мангадгийн санаатай ингэж яг татаж авч ингэж үзэх хэрэгтэй юм аа гэж ингэж одоо ярьж байгаамаа. Зөө оя. Та за одоо бодийн сэтгэлийг үүсгэх хэрэгтэй шалтгаан
За магадгархын санаа маань одоо урд ярьсан шиг магадгархын санаа одоо ингээд төрүүлэх хэрэгтэй шалтгаан за яаж төрүүлэх үү одоо төрсний дараа ямар авах вэ гэдээ ингээд яриад дууссан. Тэгэхээр энэ одоо бодит сэтгэлийг одоо төрүүлэхийн тулд яах вэ гэхээр тэрний одоо үнд суурь болсон инэрэн нэгүсхүүн одоо санаанд суурилж иж ингээд төрөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр инэрэн нэгүсхүү санаа гэдэг маань өөрөө яаж гарах вэ гэхээр түрүү нөгөө зовлон өөрийнхөө дээр өөрөө одоо ийм зовлонтой байна гэж одоо ингэж бодонгууд өөрөө орчлонгоос гэтлээ гэсэн ийм санаа төрдөг. За тэр өөр дээр байгаа зовлон бусад дээр ингээ хараад бусад улсууд одоо наад шиг адилхан ингээ зовж байна гэдэг ингээ бодонгууд яах вэ гэхээр бусдыг одоо инэрлж хайрлах тэр санаа ингэж төрж за тэрэн дээр суурлаад ингээд яг бодийн сэтгэл маань өөрөө ингэж төрдий. Тэгэхээр тэр бодийн сэтгэл өөрөө яах вэ гэхээр магадгархын санаад суурилсан байх хэрэгтэй. Магадгархын санаад суурилахгүйгээр яг бодийн сэтгэл төрнө гэж одоо байхгүй бол тарж байгаа. Нэгсэндээ магадгархын санаа нь бол бодийн сэтгэлийн яг одоо тэр үндсэн одоо нөхцөл шалтгаан болж өгч байгаа. За тэгээд тэр бодийн сэтгэл маань өөрөө яах вэ гэхээр Бурхны утгыг одоо олохын тулд зайлшгүй хэрэгтэй байгаа бас нэг юм болж өгч байгаа. За хэрвээ Бурхны утгыг олохын тухайд магадгархын санаа төрүүлээд за тэрнийхээ дараа одоо бодийн сэтгэл төрүүлэлгүйгээр зөвхөн хоосон чанарын одоо тэр яг бяцлаглыг хийгээд ингээд суух юм бол төгсг ирсэн Бурхны утгыг олж чадахгүй юм байна. Тэгэхээр бодийн сэтгэл гэдэг маань яг тэр магадгархын санаа суурлаад хоосон чанарын үзэлтэй хослуулан бяцлагснаар Бурхны утгыг олуулах одоо юм гол шалтгаан болж өгч байгаамаа. Тэгэхээр яг ингээд аваад үзэх юм бол Бурхны утгыг олох одоо гол шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө бодийн сэтгэл байхгүй бол хоосон чанар байсан ч байгаагүй ч ерөөсөө ялгаа авахгүй олж чадахгүй. За байлаа гэж бодоход ч гэсэн яг Бурхны утгыг олж чадахгүй юм байгаад байгаа. Тэгэхээр энэ бодийн сэтгэлийн талаар ингээд аваад үзэхэд бол яг нөгөө суур болсон бусдад туслах санаа бусдын төлөө гэсэн одоо ийм санаа бол яг хамгийн нэн тэргуунд одоо чухал хэрэгтэй бол тараад байгаа. Зүгээр одоо ингээд жишээ аваад үзэхэд бол яг вөхөр адгуу самтад дотор ч гэсэн яг тийм төлөв төвшин одоо тийм амьтад одоо за нохоон дээр аваад үзлээ гэж бодоход нохоо бол яг вөхөр тийм нэг ааш муута тийм ярдаг тийм биш одоо нохоо ингээд байлаа гэж бодоход бусад нохоо тэрний хажуу дээрээ цуг доголж наадаад ингээд явхад их зүгээр аятайхан ингээд байж идэг. Тэрэн шиг хүн бид нар дээр ч гэсэн ялгаа байхгүй одоо бусдын төлөө гэсэн санаатай зан харьцаа юм сайтай тийм хүн болол яг вөхөр бусад улсуудаар өөрийгөө хүрээлүүлж эв түнжинтэй ингээд сайхан одоо энэ төрөлдөө одоо энэ насандаа ингээд сайхан одоо аз жаргалтай байж чаддаг нь бол одоо тэр туслах бусдын төлөө гэсэн одоо тэр санаа тэр хүнд илүү хүчтэй байгаа учраас яг тийм үйлдэл нөлөөлөл үзүүлж өгч байгаамаа. Тэгэхээр энэ одоо бусдад туслая гэсэн бусдын төлөө гэсэн одоо ийм санаа бол зөвхөн одоо Бурхны шашин ярьж байгаа юм биш. Энийг бол одоо бусад шашнууд бүгд өөрөө одоо ярьж байгаа нь адилхан. За адилхан боловч бусдыг хайрлж инэрх одоо тэр санаа нь өөрөө мэдээж өөр өөрсдийн одоо тэр шашны номлолынх нь арга барил нь өөр байгаа. За манайх бол яг вөхөр тэр бусдад одоо туслах хэрэгтэй, бусдын төлөө байх хэрэгтэй гэж яриад байгаа энэ санаа чинь өөрөө яг вөхөр эцэст нөгөө төгс гэрсэн Бурхны үтгийг олохын хамгийн анхдагч суур санаа учраас тэрэнд суурлаад за тэгээд энэрэн нэгүсэх санаа тэгээд бодийн сэтгэл тэгээд эцэст нь яг хоосон чанартай тэрийг ингэж хослуулж уцгацааргаад хамгийн эцэст Бурхны үтгийг олж чадж байгаа учраас тэрний хамгийн анхдагч одоо нөхцөл нь бол яг тэр туслах санаа бусдын төлөө гэсэн одоо энэ санаа бол таарж байгаа. Тэгэхээр ер нь одоо манай Бурхан багш маань бол одоогоос 2600 жилийн өмнө энэ одоо ертөнцид заларч Бурхны шашин ном сургаал ингэж одоо айлтсан нь бол гол нь юу юм тулгуурласан бэ гэхээр ерөөсөө л хамгийн анхны тэр яг бодийн сэтгэлийг одоо үүсгэж за тэгээд тэрийг дээш нь хөгжүүлж ингэж одоо яг Бурхны утгыг олсон байгаа. Бурхны утгыг олоо зогсохгүй яг бусад улсуудад ч гэсэн одоо тэр өөрийнхөө олсон төгс гээрлийг олох арга замыг үнэн зөвөөр ингэж заасан юм байгаа. Энэ бол өцөгдрийн бидний нөгөө дамбрам дээр одоо урд нь гарч ирсэн шиг яг адилхан юм байгаамаа. Тэгэхээр энэ туслах санааны бусдад туслах санааны талаар ер нь бол яг хөөр энэ зөнжиг гэж одоо номон дээр бол илүү их дэлгэрэнгүй одоо ингэж зааж байгаа. Тэгэхээр бусдад туслая гэж бодсон тэр санаа хүнд байсан төдийгөр л хүн асар их одоо яг буян юмыг ингэж хурааж идэг гэж ингэж айлцсан байгаа. Тэгэхээр энэ санаа бол яг хөөр ерөөсөө тийм номын яриа биш
зүгээр л эгэл хүний амьдрал дээр л яг бусдын төлөө бусдад тусалдаг тийм сайхан зан чанартай хүн байж одоо ингэж төлөв даруй байх юм бол тэр хүн өөрөө ад жаргалтай ингэж зүгээр ингэ сайхан амьдарч чадж байгаа. Энэ бол зүгээр л нэг одоо бодит байгаа байдал тийм. Энийг бол заавал одоо юу гэдэг номын ёстой холбож ингэж бодож байгаа юм биш. Тийм болохоор яг одоо тэр нь гүнзгийрээд дээшээ ингэж ахаад ирэх юм бол ямар ах хэвээр бодит сэтгэл рүү одоо яг хөгжүүлж бид нар ингэж явах хэрэгтэй байгаа. Энэ номны дагуу бол тэгээд жөнжиг гэж номон дээр юу гэж айлж байгаа нэхэр бурхад маш олон галбаар эгэл улсуудыг яаж бурхан болгох уу гэж одоо ингэж судалж шинжилсэний эцэст бол яг үгээр хамгийн хэрэгтэй гол арга нь юу юм бэ гэхээр ерөөс тэр бодит сэтгэлийг хөгжүүлэх тэрийг одоо төрүүлж одоо бясалгаж тууштай одоо тэрийг яг дагам одоо мөрдөж ингэж одоо явах хэрэгтэй юм аа гэж бүх бурхад яг нэгэн одоо дугаар ингэж зарлуулж байгаамаа тэрийг бол жүнжигдэр яг олон галавт одоо бурхан болгон одоо бурхад маань өөрөө яг хүнд тустай одоо юм гэгэрэл төрөхөд тустай юм юу вэ нэ гэхээр тэр бодит сэтгэл юм аа гэж одоо ингэж ялцсан байт юм аа. Тэгэхээр ер нь миний хувьд ч гэсэн одоо яг бодит сэтгэл надад төрсөн юм бол байхгүй. Гэхдээ би бодит сэтгэлийг одоо яг өдөр тутамдаа өөрөө одоо өөрийнхөө амьдралдаа ингэж хэрэгжүүлж бяцлагаж ингэж явж байдаг. Тэгэхээр ингэж явснараа миний амьдралд бол маш их өөрчлөлтийг өгж идэг. Тэгэхээр энэ бол одоо бусдад маш их тустай юм шүү гэж би өөрийнхөө одоо туршлаган дээр үндэс та бүхэнд одоо бас ингэж айлтгах байгаамаа. Тэгээд энэ бодит сэтгэл гэдэг маань 자장아리야 또머니 따와리야 돈알래야지 소부지 차별이 다 들이창조 소부조 돈이고 시거다. Тэгэхээр энэ бодит сэтгэл гэдэг маань өөрөө яг хөөр тэр жирэн бүчигийн одоо бодморын дуулал гэсэн бодморын зэргийн дуулал гэсэн номд юу гэж яддаг вөхөр их бодит сэтгэлийг одоо үүсгээс их бодит сэтгэл гэдэг маань хоёр чуулганыг одоо хураах суур тэргүүтэй гэсэн одоо ийм одоо номд хүртэл айлцсан байдаг. За одоо ингээд хоосон чанарыг одоо бясалгах хэрэгтэй шалтгаан нь юу вэ гэдэг дээр одоо энэ мөрийн 3 эрхэмд юу гэж хэлж байгаа нэхэр магадгархан санаа бодит сэтгэл тэргүүтэн хичнээн олон одоо галав одоо дадуулан бясалгасан ч гэсэн хоосон чанарын үзэл байхгүй болвол одоо гэгэрэл хурж чадахгүй юм аа гэсэн одоо ийм байгаа. Тэгэхээр тэр хоосон чанарын гэж байгаа нь бол энэ дээр юу гэж нэхэр шүтэн барилгыг он харганд шамдах хэрэгтэй шүү гэж ингэж айлцсан байна. Тэгэхээр энэ дээр яг хоосон чанар гэсэн үгээ өөрийг нь хэрэглэлгүйгээр шүтэн барилгыг одоо он харах гэж одоо ингэж хэлж байгаа нь бол их учир утгатай юм байгаа. Зүгээр одоо хоосон чанар юм уугүй бол биегүн үзэл гэдэг ингээ хэлчихвэл тэр биегүн үзлийг баримтлах бол манай бурхны шинэ дөрвөн тогтсон таал дөрвөлээ ялгаагүй үзчихвээ. За хоосон чанар гэдэг ингээд хэлэх юм бол за дээд тогтсон тааллыг баримтлагч нар бол яг бүгдөө хоосон чанарын талаар ярьдаг. За тэгэхээр энэ дээр ярьж байгаа шүтэн барилга гэж байгаа маань бол хамгийн дээд тогтсон таал болох одоо тэр ума танжирвийн хоосон чанарын үзлийг яг он харганд шамдах хэрэгтэй шүү гэж ямар үгээлээр хэлж байгаа юм шүтэн барилгыг одоо он харганд шамдах хэрэгтэй гэж ингэж хэлээд байгаамаа. Тэгэхээр энэ шүтэн барилга гэдэг маань өөрөө яг өгөхөр ер нь хуран үйлдсэн одоо тэр шүтэн барилга хуран ис үйлдсэн шүтэн барилга гэж байгаа. За энэ дээр бол хамгийн одоо чухал тэр хуран ис үйлдсэн шүтэн барилгын талаар ярьж байгаа. Ерөөсө юмс бүхэн өөрөө нэрийтгэл нэрийн төдий оршиж бий гэдэг одоо энэ шүтэн барилгыг ойлгох аргыг одоо зааж өгж байгаамаа. Тэгэхээр энэ юмс бүхэн өөрөө үзэгдэж байгаа байдал шигээ биш. Яг одоо цаад өөрийн одоо жинхэнэ мөн чанар нь ямар байх вэ гэдгийг одоо бид нар яг нарийн судалгаа шинжилгээг одоо ингэж хийж олон удаагийн давтамжтай тийм бясалгал юм тулгуурлаж иж одоо тэрийг таньж мэдэх ёстой. За тэгэхээр энэ одоо үзлийг одоо таньж мэдэх тэгээд үзэгдэж байгаа үзэл хоёроо яг цаад жинхэнэ мөн чанараараа ямар байдлаар оршиж байгаа гэдгийг одоо үтсэн төдийдөө одоо мэд чадах, санаж чадах одоо энэ магадлалыг төрүүлнэ гэдэг чинь өөрөө яг хөөхөр тэр альва юмсын наад болон цаад байгаа байдлыг яг мөн чанарын одоо ойлгож чадсан энэ чадварт одоо тулгуурлаж гарч ирж байгаамаа. Тэгэхээр үзэгдэл төдийг бид нар одоо ингээд цаад мөн чанарын судалгүйгээр зүгээр үзэгдэл төдийг ингээд харах юм бол өөрийн мөн чанараас бүтцсэн юм шиг одоо юм болгоо ингэж үзэгдэж байгаа. Тэгэхээр тэр юм болгоныг одоо үзэгдэж байгаа байдал төдийгээр нь биш цаад одоо яг жинхэнэ оршиж байгаа байдлыг ойлгож чадсан тэр ойлголт наан үзэгдэж байгаа үзлийн ерөнхий одоо тэр мөн чанар хоёрыг
хослуулан ойлгосон одоо энэ ойлголт бол яг үгээр энэ мөрийн 3 эрхмийн одоо энэ доор одоо хоосон чанарыг одоо яг ямар хуу байдлаар төрсний нь одоо яаж илэрхийлэх үү гэдэг одоо тэр хэсэгт гаргаж байгаа маа. Тэр нь бол яг үгээр үзэгдэл болон цаад оршиж байгаа мөн чанар хоёрыг өрөөсгөл байдлаар ойлгуулгүйгээр өөр өөртөө тулгуурласан нэг нэгэндээ одоо түшилтсэн байдлыг нь ойлгож ийж сая Бурхны одоо номсон дээр хоосон чанарыг бид нар яг жингэн утгаар нь ингэж таньж ойлгож авах юм аа гэсэн одоо энэ үгдээр илэрхийлж өгч байгаа маа. За тэгээд энийг ингээ харахад бол ерөөсөө тэр хоосон чанарын үзэл өөрөө төрж чадахгүй болвол тэрний эсрэг өөрийн мөн чанараас бүтсэн гэсэн энэ үзэл санаанд бид нар одоо автаж байгаа. Тэгэхээр энэ үзэл санаа өөрөө ерөөсөө бидний хүсэхгүй байгаа тэр зовлон зүдгүүр бүгдийн үүсэл гарал юм аа гэж Жирэмбүчийн өөрийн одоо тэр шүтэн барилгын магтаалда юу гэж айлдж байна гэхээр ертөнц бүгдийн дөрөөдөл болвол юунд тулгуурлаж байна гэхээр ерөөсөө л тэр мунхрал буюу хоосон чанарыг таньж чадаагүй тэр одоо байдалд одоо тулнаа гэж одоо ингэж айлдсан байгаа. За энтэй уялдуулаад ярихад бол яг Жирэмбүчийн тэр заштагчин эдэр тэргүүтэнд юу гэж айлдж байна гэхээр ерөөс энэ үзэгдэж байгаа үзэгдэл тэр цаад оршиж буй мөн чанар хоёрыг яг аль талаас нь нухацтай ингэж бодож судалж үзчихээж тэр хоосон чанарыг одоо онох хэрэгтэй. Тэгжээж сая хоосон чанарыг бид нар яг ойлгож жинхэнэ одоо ухаарах юмаа гэж одоо ингэж айлдсан байдаг. За ингээд зүгээр би өөрөө баг багтаа энэ одоо хоосон чанарын талаар одоо яаж одоо анх ойлголт ингэж авч ирсэн бэ гэхээр Монгол одоо ойдов цогны гэж одоо миний багш байсан. Тэр энэ одоо багшийнхаа тэр хоосон чанарын үзэл сургаалыг одоо заасан одоо энэ одоо сургаал номонд нь тулгуурлаж иж би яг хоосон чанарт одоо сүжиглсэн сүжигдэргүүдээ ер нь хоосон чанараар миний одоо яг бодож ойлголт анх авсан одоо энэ үе бол энэ багшийнхаа даач тулгуурлаж ингэж авч ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн Монголоос ингэж ирсэн байгаа. Би ч гэсэн одоо та нарт тэр одоо багшийнхаа ачийг бодож одоо та нарт тэр хоосон чанарын талаар одоо ингэж ярьж байгаамаа гэж. За тэгэхээр энэ хоосон чанар гэж ярьж байгаа энэ маань бол одоо төрөний одоо яриад байгаа шиг. Тэгээ энэ хоосон чанарын талаар бол ер нь би төвдөд байхдаа тэр ойдов цогны багш хоёр хоорондоо юу гэж ярьж байсан гэхээр ер нь энэ Жирэмбүчийн лэгшин юмбог хоёлоо бүр нухацтай нэг одоо ингэж дахин одоо үзнэ гэсэн одоо ийм битэрийн хооронд ийм яриа байсан. Тэгээд энэ яриа маань бол харамсалтай бүтээгүй. Яг тэгэхээр яг тэр 59 оны одоо нөгөө хэцүү үе таарад тэгээд ингээд энэ хоосон чанарын талаар үзэх хэрэгтэй юм а битэрийн үзэж чадаагүй маа. За тэгээд энэ хоосон чанарыг одоо онох хэмжээ, за хоосон чанарын үзэл одоо өөрийн сэтгэлд төрөх хэмжээ гэсэн одоо ийм хоёр одоо хэсэгтэйгээр багш маань одоо өөрөө айлдж ирсэн. За энэ дээр одоо ингээд аваад үзэхэд яг хөхөр төр шүтэн барилга гэж яриад байгаа маань бол учрах, харгалзах, за одоо шүтэх гэсэн одоо ийм гурван хэсэгтэйгээр одоо тэр үгээ өөрийг нь тайлбарлаж байгаа. За энэ үгд нь одоо учрах гэсэн нь одоо юу гэлж яах нэхэрэ ерөөсөө Бурхны ишинтэн бүх усуудын одоо ярьдаг тэр шүтэн барилга хуран үйлдсэн шүтэн барилгыг одоо энэ илэрхийлж байгаа. Хуран үйлдсэн одоо шүтэн барилга гэдэг маань одоо ийм байдалтай байна гэж. За харгалзах гэж хэлж байгаа нь бол одоо тэр ранжуба гэж одоо дүмтэй байгаа. За тэр одоо дүмтанаас доошх бүх тогтсон тааллууд тэр одоо дүмтаны ярьж байгаа шүтэн барилга гэдэг нь бол яг өөр өөртөөгөө ингэж одоо наац цааш харгалзаж тэр юмны одоо нэг хэсэгт нь тулгуурлаж одоо ингэж оршиж буй гэсэн одоо энэ шүтэн барилгыг илэрхийлж байгаа. За хамгийн эцсийн одоо нэрийтгэл төдийн одоо шүтэн барилга гэдэг нь бол тэр умаа данжирмын буюу хамгийн дээд тогтсон тааллын баримтлагчийн одоо өөрийнх нь үзэж буй энэ шүтэн барилгын одоо үзэл ийм байна. За энэний талаар бол яг хөөхөр Гомболөдөнгийн заваа шираа гэж номонд юу гэж айлж байна гэхээр ерөөсөө ямарваа нэгэн юм буйл болвол тэр бол альва нэг одоо юу гэдэг юм нэрийтгэл төдийгөр л өөрөө оршиж байгаа. За тэр нэрийтгэл төдийгөр оршиж байгаа нь өөрөө юу юм бэ гэхээр шүтэн барилгын мөн чанартай юм. Тэр шүтэн барилгын мөн чанартай оршиж байгаа юмыг яг байгаагаар нь ойлгож чадсан. Тэр ойлголт өөрөө юу юм бэ гэхээр жинхэнэ төв үзлийн одоо мөр гэж одоо энийг хэлнэ гэж ингэж айлцсан байдаг. За тэгээд энэ одоо шүтэн барилга хоорондоо наас цааш ингээ уялдаа холбоотой байгааг бол зүгээр үр болон уг хоёрын одоо наас цааш хоорондоо уялдаа холбоотой байгаадаар ингээд харьцуулах юм бол
мэдээж ямарваа нэгэн юмны одоо уг болсон шалтгаан нь өөрөө яг үхээр өөрийн үр дагавраа гаргаж байгаа учраас үр дагавар маань өөрөө тэр шалтгаан нөхцөлд тулгуурлаж байгаа нь бол хүнд ойлгомжтой. Жишээлбэл одоо мод тарихад модны хөрөнгийг тавиад газар суулгаад ингээд мод ургуулж байгаа мод өөрөө ургаж гарч иж байгаа тэр үр дагавар болж байгаа шиг тэр модны хөрөнгө маань өөрөө өөрийн үр дагавар болж гарч ирэх тэр модод ч гэсэн өөрөө наас цааш бас ингэ тулгуурлаж байгаа гэсэн ийм одоо яг үзэл бүр цаашлаад ингээ нарийн аваад үзэх юм бол үр дагавар нь угдаа шүтж байгаа шиг уг шалтгаан маань өөрөө ч гэсэн үр дагавардаа яг нааш заавал харгалдсан байсан ийм үн чанарыг одоо ойлгох нь бол яг үхээр хамгийн нарийн одоо тэр шүтэн барилгыг одоо ойлгож чадж байгаа одоо энэ төвшөнд хүрэх юм. Тэгэхээр ерөөсөө ямарваа нэгэн юм бол яг өөрийн одоо үр дагавар тэрүүнийг бий болгож уг шалтгаан хоёр наас цааш өөрийнхөө хооронд одоо ингэж уялдаа холбоотой байгаа нь бол одоо энэ бидний одоо яриад байгаа тэр шүтэн барилга буюу хоосон чанарын үзлийг ойлгох одоо суур одоо ойлголт нь болж өгч байгаа. Тэгэхээр тэр суур ойлголт маань өөрөө юун дээр тулгуурлаж байгаа гэхээр ерөөсөө хуран үйлдсэн одоо энэ бидний нүдэнд харагдж одоо чихэн сонсогдож байгаа энэ зүйлүүд дээр хоорондоо наа цаана уялдаа холбоотойгоор үүсч оршин тогтнож байгаа гэдгийг ойлгох юм бол мөнгө чанартай зүйлс ч гэсэн яг аливаа одоо нэрийтгэл төдий өөрийн одоо наас цаашаа бусад юмтай харилцсан уялдаа холбоотой оршиж байгаа гэдгийг бид нар яг эцэст нь ойлгож чадах юм. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн ингээ ойлгож авах юм бол хамгийн одоо нарийн хоосон чанарын ойлголт маань одоо сая ирж байгаа нэг. Тэгэхээр энэ ойлголтыг бол яаж одоо төрүүлэх үү? Энэ ойлголт маань өөрөө эцэст одоо яг ямар хүн мөн чанараар оршиж байгаа вэ гэдэг дээр түрүүний ярьсан шиг одоо энэ ойлголтууд одоо зайлшгүй хэрэгтэй бол тарж байгаа. Тэгэхээр ер нь ямарваа нэг имийг бид нар өөрсдөө ингээд жинхэнэ мөн чанараас бүтсэн байна уугүй юу гэд хамгийн дээд одоо тэр тогтсон тааллын одоо судалгаагаар ингээд үзэх юм бол ерөөсөө өөрийн гэсэн тусдаа бие даасан чанартаагаар оршиж чадахгүй байгаа. Одоо жишээлбэл нэг имийг одоо ширээгээд бид нар хайлаа гэж бодоход ширээ гэж яг аль нь ч одоо мэддэхгүй юм. Зүгээр л ширээгээ нэрийтгэл төдий тэр дөрвөн хүлдээ нэг давцантай имийг ширээгээд нэрлсэн төдий. Ийм байдалтайгаар яг юмс бүх юм өөрөө ингэж оршиж байгаа гэдгийг одоо энэ дээд умтаны үзлээр үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол альва нэг имийг яг тэр гээд нэрийтгэл төдий өгсөн имийг хайгаад явхад олдох юм байхгүй боловч өөрөө нэрийтгэл төдий оршиж байгаа. Энийг л одоо бид нар яг жинхэнэ шүтэн барилгын одоо мөн чанартайгаа альва юмс оршиж байгаа гэж ингэж хэлээд байгаа. За тэгэхээр лекшс сэрэмбрэн дээр бол яг өөр хоосон чанарын талаар юу гэж ойлгож байна гэхээр тэр хоосон чанар гэдэг маань өөрөө яг орших мөн чанар нь үүсгэлээр хорих гүү бол ерөөсөө тэр бүх одоо туршил туйлбарл гэж тэр туйлбарл болгоныг одоо байхгүй болгож чадсан мөн чанартаагаар орших уугүй юу гэдэг дээр яг жоохон зөрөөтэй айлцсан юм айлтал байдаг. Тэгэхээр ерөөсөө одоо энэ бидний үзэж байгаа энэ номон дээр үзэгдэл болон цаад оршиж буй мөн чанар хоёрын уялдаа холбоо. За энэ хоёрын одоо наан цаан руугаа одоо нэг нэгнтэйгээ одоо нарийн нэгт холбогдож байгаа энэ холбоог л одоо яг ойлгож чадах юм бол бид нар бурхны одоо зарилсан дээр хоосон чанарын сургаалыг ойлгож авах юм аа гэж. За тэгэхээр энэ дээр Банжирэн Бүчигийн одоо айлцсан одоо номон дээр юу гэж байдг вэ гэхээр үзэгдлээрээ бид нар яг юмсыг буй гэж бодож байгаа тэр буруу одоо үзэл санааг үзэж байгаа үзэгдлээ бид нар яг жинхэнэ мөн чанараар нь одоо ингэж харж чадах юм бол юмсыг өөрийн мөн чанараас бүтсэн гэж бодож байгаа тэр буруу бодлыг арилгана гэж. За үзэгдэж байгаа үзэгдэл маань цаад чанараараа хоосон чанараар оршиж байгаа гэдэг энэ ойлголтыг бид нар өөртөө төрүүлснээрээ ер нь буй юмс өөрөө огт байхгүй юм биш үү гэж бодох одоо тэр буруу үзлийг одоо арилгаж өгж байгаа ийм одоо хоёр талтай байдаг гэж айлдж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ одоо яг энэ бидний энэ номон дээр бол тэр үзэгдэл болон цаад оршиж мөн чанар хоёрын уялдаа энэ хоёрын одоо нарийн ойлголт шүтэлцээг л мэдэх нь бол яг жинхэнэ одоо хоосон чанарын ойлголт цаа ирнэ гэж одоо ингэж зарлаглаад за эцэст нь бол яг үхээр энэ мөрийн гурван эрхэм болсон магад гарах буй за бодийн сэтгэл хоосон чанарын үзэл энэ гурвын одоо нарийн одоо ансуудыг өөрөө мэдээд тэгээд алгийг шүтэн одоо бүтээлийг одоо тууштай туурах хэрэгтэй шүү хүүхдүүд минь гэж одоо ингэж жирэн бүчи өөрийн одоо дотны шав авгаан дав гэдэг хүндээ одоо ингэж зарилгасан. За бид нар ч гэсэн тэрний дагуу яг энэ байдлаар нь ч гэсэн өөр өөртөө хичээх ёстой юм аа. Яа.
자상가 다디 동리가 나왔어야 돼. 가다 개시부 임버티. Тэгэхээр энэ хоосон чанар энэ одоо үзэл гэдэг маань өөрөө ямар их ач тустай хүнд ямар их хэрэгтэй ийм одоо юм байгаа вэ гэж одоо түрүүний одоо энэ ном дээр ярьж байгаа шиг юм. За энэ одоо талаар бол яг хөөхөр Жөнжүг номонд юу гэж айлж байна гэхээр ерөөс ертөнцийн бид нар дээр тулгараад би одоо зовлон болгон яг ингээд одоо юунаас бий болж гарч байна вэ гэхээр өөрийгөө одоо эрхэмлсэн. Зөвхөн одоо тэр хувиа бодож өөрийгөө хамгийн дээрд баримталж би одоо тэр өөрийгөө инхрийлэн барих тэр үзлээс яг бидний хүсгүй зовлон маань өөрөө аяндаа ингэж ургаж гарч за биднэрт одоо та одоо тэр жагалтай мэдрэмж төрж байгаа нь өөрөө юу вэ гэхээр бусдын амгалан одоо хүсэж бусдад туслах одоо тэр сайхан санаанаас бий болж гарч байгаамаа гэж Жөнжүг ч юм уу одоо ингэж зарлигсан байгаа. Тэр нь бол ертөнцийн зовлон бүхэн өөрийгөө одоо инхрийлэх барих одоо үзлээс гарна. ертөнцийн амгалан бүхэн бусдын одоо амгалан хүссэн тэр үзэл санаанаас одоо гардимаа гэж ингэж зарлигсан байгаа. Тэгэхээр энэ дээр аваад үзэхэд бол өөрийг эрхэмлэн барих үзэл за альва юмсын мөн чанарт мунхрал гэдэг одоо ийм хоёр одоо буруу одоо ийм санаа байгаа. За энэ хоёр буруу санааны эсрэг буюу одоо энэ хоёрын ерөндөг болж өгж байгаа санаа нь юу юм бэ гэхээр өөрийг инхрийлэн барих үзлийн ерөндөг нь бол яг хөөхөр түрүүний одоо бидний яриад байгаа тэр бодийн сэтгэл. Бодийн сэтгэл маань өөрөө өөрийг инхрийлэх биш тэрний оронд бусдыг одоо яг чухалчилж инхрийлж барьж байгаа үзэл санаа учраас яг тэр өөрийг инхрийлэн барьж байгаа үзлийн ерөндөг нь болж өгч байгаа. За хоосон чанарын үзэл бол юу вэ гэхээр альва юмсын буй яг жинхэнэ мөн чанарыг нь өөрөө таньж чадж байгаа үзэл учраас буй юмсын байгаа байдалд мунхарсан тэр мунхарлыг бол яг өгөөсгөж өгж байгаа одоо ийм одоо үзлүүд байгаа. Тэгэхээр энэ хоёрын талаар бол бид нар яг нарийн ойлголт бол зайлшгүй авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар өнөөдөр зовлонг одоо хүсдэггүй, амгаланг одоо үргэлжид хүсч идэг, жаргалыг зовлон хүсдэггүй ийм улсууд. Тэгэхээр тэр хүсэхгүй байгаа зовлон маань өөрөө юунаас болж гарч байна гэхээр түрүүний ярьсан шиг альва юмсын байгаа мөн чанарыг одоо ойлгож чадахгүй мунхрал за тэрний дээрээс өөрийгөө инхрийлэн барих тэр буруу үзэл хоёроос л одоо ургаж гарч байгаа тэр бидний хүсэхгүй байгаа зовлонгууд маань за хүсэж буй жаргал маань өөрөө эцсийн хамгийн төгс байдлаар яаж гарах вэ гэхээр тэр хоёр буруу санааг өгөөсгсөн за тэр бодийн сэтгэл хоосон чанарын үзэлдээр тулгуурласан хамгийн дээд одоо төгс бурхны утгыг олсноор сая бид нар төгс гэгэрл буяа одоо хөршгөө тэр одоо амгалан яхав жинхэнэ утгаар нь одоо ингэж олж чадж байгаамаа. Тийм болохоор энэ Богдламын одоо Лямрэмдүүдэн гэдэг номонд юу гэж ялж байгаа нэхэр ер нь одоо уг болон үрийн одоо хоёр одоо хөлгөн тулгуурлаж нууц тарны одоо тэр мөр юмд одоо орж ингэж явснараа хүн яг төгс гээрсэн одоо бурхны утгыг одоо олноо гэж одоо ингэж зарлигдсан байдаг. Энэний дагуу л одоо бид нар хичээж ингэж явах хэрэгтэй юм аа. Ооя. Тади. За тэгэхээр энэ одоо очирт нууц сарны очирт хөлгөн гэж одоо ярьж байгаа бид нар. Нууц тарны очирт хөлгөн гэж одоо ярьж байгаа юм маань бол одоо юу гэдгийг хөлгөний судран ёсны одоо хөлгөнөөсөө бол ямар ялгаатай байна гэхээр за тэр судас хий тусал тэргүүтээ одоо бяцлаглууд за тэгээд өөр одоо тэр янз бүрийн одоо тийм бяцлаглууд одоо байдаг тэр талаараа одоо ингэж жоохон ялгарч харж байгаа. За энэ төрлийн бяцлаглууд бол яг хөөхөр зөвхөн бурхны шний нууц тарны одоо ном биш бусад шашны буюу одоо ялангуяа эртний энтхийн одоо манай бурхны шнаас өмнө одоогоос 3000 жилийн өмнө одоо оршиж байсан тэр маш олон янзын шашингууд байдаг. Тэднэрт одоо ихэнхт нь бас байдаг ийм зүйл байгаа. За тэр судас хий туслын бяцлал тэргүүтээ нууц тарны одоо онцлог болсон бяцлаглууд бол яг бүгдөө тэр одоо шашны ном сургаалт бас байдаг болохоор зарим усуд юу гэж боддог вэхээр энэ нууц тарны энэ бяцлал одоо янз бүрийн юмнууд ч нь бол бурхны шашны одоо ном сургаал бяцлал муу юм уу биш юм уу гэсэн одоо ийм эргэлзээ гардаг. За энэтэй холбоотойгоор яг хөөхөр өцөгдөр ярьсан шиг их хөлгөний ном сургаал гэдэг чинь бас бурхны шашны ном сургаал мөн үү биш үү гэсэн одоо ийм эргэлзээ бас зөндөө гараад байгаа. Тэгэхээр энийг одоо өцөгдөр ярьсан их хөлгөний ном сургаал болвол бурхны шашны ном сургаал мөн гэдгийг бол яг
майдрын гэгэний одоо тэр судрын аймгийн чирэг, за гомлодын гэний тэр Маранчин Бранва тэргүүтээ за одоо Лугун Лэгдийн жидийн одоо Тоги Барва тэргүүтээ ийм номнуудад одоо юу гэж айлддаг вэхээр энэ бол их хөлгөний ном сургаал одоо яа харахгүй мөө одоо ингэж явж ийж бурхан маань өөрөө яг төгсгөрсөн бурханы утгыг одоо олох юм аа. Хэрвээ их хөлгөний энэ одоо зам мөр байхгүй бол төгсгөрсөн бурханы утгыг олно гэж байдаггүй юм аа гэсэн энэ байдлаар яг их хөлгөн болон их хөлгөн дотроо уугийн одоо хөлгөн болон үрийн хөлгөн гэсэн юм хоёр хөлгөн байгаа. Энэ хоёр хоёулаа болол бурхны ишний одоо ном сургаал мөн юм аа гэж одоо нотолж өгч байгаа юм. Тэгэхээр тэр үрийн одоо хөлгөн гэж ярьж байгаа нь бол нууц тарны очир төлгөн гэж энийг хэлж байгаа. За тэгэхээр энэ нууц тарны очир төлгөн өөрөө одоо товчхондоо юу одоо зааж одоо сургаж байгаа юм бэ гэхээр хамгийн гол нь хүний одоо сэтгэл дээр байдаг бүдүүн одоо тойм санаа за бүр анханасаа одоо хамт байсан тэр хамгийн нарийн одоо сэтгэл за энэ хамгийн нарийн сэтгэл дээр яг үхээр хоосон чанарын ойлголтыг төрүүлээд тэр сэтгэлээрээ хоосон чанарыг бясалгаж бурхны утгад одоо хүрэх тэр арга замыг одоо яг голчод зааж байгаа одоо ийм ном сургаал байдаг. За энэ дээр аваад үзэхэд бол жинхэнэ одоо хорихын үнэн буюу хоосон чанар гэж яриад байгаа юм аа юу юм бэ гэхээр бэлэг пирамидын хөлгөн буюу одоо бид нар ширтэнжийн доо гэж хэлдэг. Ширтэнжийн доонд бол юу одоо голчод зааж яах гэхээр яг хоосон чанарыг одоо яг голчиж одоо дангаар нь ингэж бодиттой илт зааж байгаа ийм ном. Тэгэхээр энэ дээр зааж буй одоо гол утга санаа нь юу вэ гэхээр тэр хоосон чанарыг бид нар одоо яг жинхэнэ утгаар нь ойлгоё гэх юм бол одоо тэр бэлэг пирамидын хөлгөний зааж буй одоо тэр гогдон гэдгийг одоо ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ бэлэг пирамидын хөлгөний үеэс бол яг хоосон чанарыг бол яг жинхэнэ утгаар нь ингээд тодорхой зааж өгч байгаа. Энэ бэлэг пирамидын одоо судар маань бол дунд номын хүрд болж өгч байгаа. За дунд номын хүрдний суурь нь юу юм бэ гэхээр нөгөө анхны номын хүрд буюу дөрвөн үнний номын хүрд тэргүүтээ тэр пайлын хил дээр одоо номлосон тэр багвлогны ном сургаал за дөрвөн үнний энэ ном сургаалууд байгаад маань тэгэхээр зарим улсууд бол одоо юу гэдэг пайлын хил дээр номлосон ном бол одоо юу гэдэг жинхэнэ бурхны жишээ бусад одоо нөгөө санскрит хэлбэл дээр байгаа их хөлгөн дотроо одоо үрийн одоо хөлгөн одоо паралдаж юм тэгва тэгээд яг нуус тарны хөлгөн гэж хоёр байгаа. Энэ хоёр маань бол бурхны ишний одоо ном сургаал биш байна гэж бодож байгаа. Энэ одоо буруу бодлоодыг бол яг энэ ширтэнжийн дайын үеэс зааж байгаа жинхэнэ хоосон чанарыг зааж байгаа энэ ном сургаалаар яг илүү одоо тодорхой болгож мөн гэдгийг одоо нотолж байгаа. За тэр одоо юмыг бид нар ойлгож мэдхийн тулд тэрний суурь болсон анхны номын хүрдүүд бас ялгаахгүй тулгуурлах хэрэгтэй учраас пайлын хил дээр байгаа ном сургаалч гэсэн их хөлгөний ном сургаалынхаа суурь юм байгаа. Тэр байхгүйгээр их хөлгөний ном сургаал дангаараа одоо яг ингэж явна гэдэг бол бас өрөөсгөл. Тийм болохоор энэ дунд номын хүрдний үеэс заасан тэр хоосон чанарын ойлголтыг 3 дугаар номын хүрдэнд одоо яг шууд утгаар нь хүлээж авч чадахгүй улсуудад зориулаад дотор нь ялгаа хийж номлож гисэн байна. За тийм болохоор 3 дугаар номын хүрдэг юу гэж хэлдэг вэхээр сайтар ном одоо ялган номлосон номлолын хүрдээ гэж одоо ингэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ номын хүрд маань өөрөө бол ер нь яг шууд утгыг хүлээж авч чадахгүй арай нэг дунд зэргийн оюуны төвшөнтэй улсуудад номлосон боловч энэ номын хүрд харьяалагддаг одоо тэр майдрын гэгэний жүдлам гэж ном байгаа. Жүдламын одоо тэр гол суурь болж өгсөн тулж байгаа тэр судар нь юу вэ гэхээр тишинжүүгийн нэмийн доо гэсэн одоо нэг юм доо байгаа. За энэ дооны үеэс юу зааж яах гэхээр тэр хамгийн нарийн сэтгэлээр хоосон чанарыг яаж бяцлах вэ гэсэн одоо тэр гол аргыг зааж байгаа учраас тэр 3 дугаар номын хүрд одоо харьяалагдах тэр яг тишинжүүгийн нэмийн доо гэдэг доо маань өөрөө бол яг нуус тарны номлолтой холбоотой юмыг одоо ингэж зааж өгч байгаа болохоор нуус тарны номлол маань ч гэсэн ялгаа байхгүй их хөлгөний одоо яг ном сургаал мөн байна гэдэг нь нэгт энэгээр гарч ирж байгаа. За хоёрт бол яг хөөхөр ер нь зарим улсууд юу гэж ярьж байгаа нэхэр ерөөсөө тэр нуус тарны одоо ном сургаал чинь бурхны ишнаас бүр зүгээр шал ангид ийм шал өөр юм биш үү гэсэн нэг ийм одоо ярьдаг улсууд байгаа. За энэ улсууд дээр аваад үзэх юм бол жирэн бүчи лаврам чумуудаа одоо ард хэсэгт одоо савжид авна гэж ярьдаг да. Одоо бид нэг хуваалт өгөхдөө яаж хоосон бэ гэхээр ерөнхий явдал суралцах гэнгүүтээ хамгийн сүүлийн хэсэгт нь яг үгээр ялангуяа очир төлгөний явдал суралцах гэсэн. Очир төлгөнд суралцах гэсэн одоо ийм одоо яг ангиллыг одоо гаргаж өгсөн байгаа. За энэ ангиллаар харахад яг үгээр ерөнхий бодийн одоо их хөлгөний явдал суралцах ялангуяа нуус тарны явдал суралцах гэсэн юм хоёр ангил гаргаж ирж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр энэ хоёр чинь хоёулаа их хөлгөний одоо яг
ном сургаал тэр зам мөрийг тодорхой зааж байгаа хөлгөн гэдэг нь мөн гэдгийг тодорхойлж яг жирэн бүчи ингэж одоо яг хуваалт гаргаж өгсөн байна. За энэ нь бол яг вөхөр тэр амирлан орших, үлэмж үзэх хоёрыг нуус тарны байдлаа яаж үзэх вөхөр амирлан оршихыг бол бурхны лагшинд зоригдож амирлан оршихыг бүтээх одоо нэг юм бүтээл. За үлэмж үзэх үзэл нь бол тэр хамгийн нарийн сэтгэлээр хоосон чанарыг тал талаас нь ажиглаж бясалгах тэр одоо үлэмж үзэх үзлийг төрүүлэх гэсэн одоо ийм маягаар яг тэр амирлан орших үлэмж үзэл хоёрыг хөгжүүлдэг нуус тарны одоо онцлог нь эндээ баг. За тэгэхээр бурхан багш маань бол 2600 гаад жилийн одоо өмнө одоо ертөнцид заларч ном номсон гэж одоо ер нь бол бид нар нийтдээ одоо тэгж нийтийн үзэгдэл одоо ийм одоо үздэг. За энийг бол баг хөлгөн биш ээ. Одоо энэ нөгөө омбод зод гэдэг одоо луун инэнгийн зохиосон омбод зод тэргүүтэй номон дээр юу гэж үзэж байна гэхээр өөрийн одоо насныхаа ихэнх хэсэгтээ одоо 29 хүртлээр бурхан багш маань бол одоо игэл хүний гэргит хүний дүрээр байжгаад 29-өөдөө гэрээсээ гараад 6 жилийн хатуу жил бясалгал хийж одоо 35 хүртлээ суужгаад 35 настайдаа төгс гэгэрсэн бурханы утгыг олж тэгээд 80 нас хүртлээ анхан дунд эцсийн гэсэн одоо номын үр тэргүүтэй энэ олон одоо ном сургаалаа төр бий зохиосон юм байгаа. Тэгэхээр бурхан багшийг насныхаа ихэнх үедээ буюу залуу үедээ игэл хүний дүрээр одоо байж исэн. За тэр 6 жилийн бясалгал хийж явах үедээ ч гэсэн ялгаа байхгүй игэл одоо төрлөختөн байсан гэж ингэж одоо яг омбцод тэргүүтэй номнуудад үздэг. Тэгэхээр их хөлгөний одоо талаас нь ингээд аваад үзэх юм бол энэ байдал маань өөрөө бол арай жоохон өрөөсгөл болчихж байгаа. Яг тэгэхээр омбцодын үеэс бол бурхан багш одоо эхнийхээ одоо үеэс одоо тий насныхаа одоо ихэнх тал үеэс бол игэл хүн байж байгаа. Сүүлдээ төгсгээрсэн одоо бурханы утгыг олонгуудаа сүүл таал болонгууд яхаа вөхөр өөрийн ухаан болон тэр бие зохицны үргэлжлэл нь юу ч хөө байхгүй болж тасардаг гэж ингэж үздэг юм номлолтоо тэд нар. Тэгэхээр энэ дээр бол ямарваа нэгэн одоо сүүлд гарах үр дагавар гаргаж чадахгүй өөрийн одоо тэр үйлс зохиол нь одоо дэлгэрэх ямар ч боломжгүй болж байгаа гэдэг үүднээс нь гомлодын гигийн заваа шарав тэргүүтэй одоо номондоо яг вөхөр энэ одоо ялган өгүүлэгч одоо энэ доод тогтсон таалын өгүүлэгч эднийг яг өгөөсгөж няцааж өгсөн байгаа. За энээс гадна бол яг вөхөр одоо майдрын гигийн илт онхын чимэг гэж ондогжин гэдэг номон дээр бол 8 дугаар бүлэгдэн яг вөхөр бурхны дөрвөн лагшингийн талаар айлдж байгаа. За энэ дөрвөн лагшингийн талаар айлдж байгаа энэ айлдварыг ингээд харах юм бол хувилгаан лагшин, за төгс эдлэлт лагшин, за тэгээд одоо номын лагшин, бэлэг бэлгүүний лагшин гэсэн ийм дөрвөн лагшин байгаа. Тэгэхээр их хөлгөний талаас нь ингээд бурхан башиг бид нар аваад үзэхэд бол хувилгаан лагшины дүртэй одоо байсан гэж ингэж үзэж байгаа. За хэрвээ яг ингэж үзэхгүйгээр зүгээр яг нэг жирийн хүн явж байгаад ингэсэн гэд үзэх юм бол маш олон юмтай одоо яг таарж тохироход бэрхтээ болчоод тэгэхээр тэр болгоныг бол яг учир шалтгааны үндстэйгээр ингээ ажиглаад үзэх юм бол зайшгүй ерөөсөө тэр яг хувилгаан лагшингийн дүрээр ингээд заларж байсан тодорхой байгаад за энэний одоо маш олон жишээ өнөө үе ч гэсэн одоо бодит байгаа одоо миний өөрийн одоо амьдрал тохиолдсон таньж учирж ирсэн усуудаа ингээд аваад үзэх юм бол Тайландын одоо нэг миний нэг таньдаг гэлэн надтай уулзж байхдаа юу гэж ярьж байгаа гэхээр тэр хүний одоо багш одоо тийм мундаг одоо эрдэмтэн одоо тийм хүн байсан бясалгалын одоо дээд одоо төвшөнд хүрсэн тийм хүн. Тэр хүн маань болохоор яг хөөхөр тэр нутгийн усууд тэр хүнийг юу гэж тодорхойлж байсан гэхээр ерөөсөө баг хөлгөний архтыг олцсон ийм хүн гэж одоо ингэж тодорхойлж ирсэн байна. Тэгэхээр баг хөлгөний архтыг олцсон хүн гэж тэр усууд одоо тодорхойлоод байгаа боловч тэр багш нь өөрөө шавьдаа юу гэж айлцсан гэхээр нэг өдөр ингээд багшд нь ямар үзэгдэл уургаж ингэж харагдсан бэ гэхээр бүр яг бодиттой ингэж харсан гэж байгаа. Тэр хүн бурхан багшийг өөрийнхөө дотныхаа шавьаар ингээ хүрээлүүлсэн байгаа гэдэг яг бодиттой ингэж харсан баг. Тэгээ харангуутаа ерөөсөө баг хөлгөний ном сургаалд ярьдаг шиг тэр бурхан одоо гаслангаас нөхчгтөө өөрийн одоо тэр ухаан болон бие зохицын үргэлжлэл нь тасраад юу ч болчтой юм бэ гэсэн тэр ном сургаал болвол одоо бүр яаж одоо таар тохиргооргүй ийм сонирн байдалд орж хуурж байгаа гэж одоо тэр багш нь өөрөө айлцсан байгаа. Ингээд энэ хүний одоо үдсэн тэр үзэгдэл юмыг ингээд харах юм бол өнөө үед ч гэсэн бид нар өөрөө үзэгдэл одоо ариун байх юм бол
бурхан багшийг одоо харах бурхан багшийг одоо тэр олон шавнараараа хүрээлүүд ингээ байж байгааг харах боломжтой гэдгийг энэ хүн бол одоо нотолж өгсөн байгаа. За энэ хүний одоо тэр шав одоо миний таньдаг тэр гэлэн өөрөө ч гэсэн яг үхээр хятад одоо тэр Тайван эдрийн одоо хилийн орчимд өөрөө ингээд мөргөлөөр явж байхдаа Жангараасыг бурханы болсон гэж бодтой харсан байх. Тэгэд Жангараасыг бурхан бодтой хараад тэр Жангараас бурхандаа өөрөө мөргөд залбирж байгаа энэ яг тэр одоо агшныг нь зурганд буулгацсан тэр зураг нь одоо надад байгаа би тэрийг бүр нүдээр харсан юм бодтой гэрэл затарцсан одоо тийм Жангараас босгоо тэр хүний одоо арт талд ингээ мөргөж байгаа ингээ байж байгаа ийм байдалтайгаар одоо харагдсан бас нэг ийм үзэгдэл байх. За энэ болгоныг харахад бол яг энэ бол өнөө үе тохиолж байгаа бодит байдал. За өөр нэг жишээ бол яг үгээр миний таньдаг нэг төвдийн лам хуучин одоо тэр төвдийн одоо өөрчлөлтийн үеэр хятадуудад баригдаж шоронд одоо маш олон жил зов зүдэрж байгаа сүүлд одоо нааша энтэг рүү гарч ирээд амьдарч байх үедээ тэр хүнтэй ингээд уулзаад ярилцж явах тэр хүн юу гэж айлцсан гэхээр тэр хүн өөрийн одоо ингэж бяцлагч байгаа номныхоо дамжлагын багшнуудыг ингэж яг өөрөө яг ингэж бодтой харсан одоо ийм одоо тохиолдол надад одоо таарсан гэж далаа багшд одоо ингэж айлтгсан байгаа. Тэгээд далаа багшд бол тэр хүн бол одоо юу гэдгийг нэг тийм худлаа ярих ямар ч тийм үндэслэл шалтгаан байхгүй. Тэр хүн бол одоо гэлэн одоо бүр хүнд худлаа ярих одоо тэр хүний амь таслах тэргүүтээ маш олон юмыг одоо яг ёсны дагуу сахиж буй тийм бүр тийм одоо юу гэдэг нэг тийм төлөв даруй нэг номын хүн байдаг шиг яг тийм хүн. Тэгээд тэр хүнд бол одоо нас өндөр болсон өөр эд баялаг эрх баялаг тийм одоо хүсээд хүнд худлаа ярьж байгаа бас тийм биш. Тэгээд надад худлаа одоо тэгж хилэнгүүд намайг тэр хүнийг бас жоохон хүндэх байх мах гэж бодсон тийм бодолч тэр хүнд байхгүй. Тэгж одоо бодол байхгүй мөртлөө тэр хүн одоо надад зүгээр л нэг юм ярьж байхдаа ярийн дундуураа тэгж хэлсэн. Тэгээд ингээ бодоод үзэх юм бол энэ хүний энэ яриач гэсэн тэр урдны одоо тэр Таиланд ангилэн тэрний шав тэргүүтийн усуудын яриатай бүр ингээд яв цав нийцэж болж байгаа ийм тохиолдол байгаа учраас ер нь одоо үзэгдэл төдий байгаа энэ одоо яг бидний одоо нөгөө бурхан багшийн талаар бодож байгаа бодол маань бол хувилгаан лагшин байна гэдэг талаас нь ингэж бодож авч үзэхгүй бол зүгээр нэг игэлж ирэх хүн байж байгаад ингээд өнгөрсөн хойно одоо юу ч хүн алга болсон гэж ингээд бодох юм бол шал өрөөсгөл болж ийн гэдэг энэ олон одоо баримт жишээнүүд нотолж өгч байгаа. Тэгэхээр ер нь бурхны лагшин гэдэг маань өөрөө дотроо дөрвөн хэсэгтэй байдаг гэж ярьсан. Энэ дөрвөн хэсэгтэй лагшинг одоо бүтээж бий болгож өөртөө одоо ингэж яг бий болгохын тулд яах ёстой вэ гэхээр тэдний өөрсдийн зөгцсөн одоо яг нөхцөл шалтгааныг бид нар үүсвэрийн одоо бид нар өнөөдрөөс яг бяцлагаж яг тэр дагуу одоо явах хэрэгтэй ийм бол таарж байгаа. Тэгэхээр энэ нь бол яг үгээр бидний өнөөдрийн зүгээр нэг бүдүүн тойм одоо энэ сэтгэл дээр бодож байгаа юм биш. Хамгийн одоо тэр нарийн нөгөө сэтгэл дээр яг бодож тэрийг бяцлагаж тэрнтэй нийцгөөс одоо энэ нөхцөл шалтгааныг бүрдүүлж тэрний үр дагавар болсон бурхны дөрвөн лагшин маань өөрөө гарч бий болох юм байна. Тэгэхээр их хөлгөндний одоо гол одоо бодож олох гэж байгаа юм бол юу гэхээр бусдын тусыг бутаагч дүрс лагшин гэж. За тэр дүрс лагшин гэдэг маань өөрөө дотроо хоёр хэсэгтэй байгаагийн төгс сэдлэл лагшин. Төгс сэдлэл лагшин гэдэг юм байхгүй бол тэрүүний одоо хувилгаан лагшин гэж гарахгүй. Хувилгаан лагшин гэж гарахгүй бол бурхны 27 одоо төрлийн одоо үйлс одоо зохиол гэдэг маань өөрөө шал худлаа ерөөсөн онгор байхгүй үндэсгүй юм болж хуурах юм байна. Тэгэхээр энэ болгон бол яг зайшгүй одоо ингэж одоо гарч таарж байгаа ийм байдалтай байгаа. Тэгэхээр нуус тарны одоо номлод юу гэж хэлдэг вэхээр гурван нэгэн мөн чанартай гурван одоо нууц гэсэн одоо ийм ярга. Тэр нь бол яг үгүй бурхны одоо лагшин зарлиг таалал энэ гур бол гуруула нэгэн мөн чанартай оршиж буй одоо ийм байгаамаа. За энэ байдлаар наваад үзэх юм бол бурхны одоо бэлэг буюу хаан түгжээ тэр газар бурхны лагшин түгжээдэг бурхны зарлиг сургаалж гэсэн одоо төгж байдаг гэсэн одоо ийм номлыг хүртэл одоо хэлж байдаг. Тэгэхээр энэ болгон бол зүгээр нэг энгийн оюунаар бид нар яг өнөөдрийн зүгээр сэтгэлдээрээ бодож байгаа нь бүдүүн том оюунаар бүтээх тийм биш. Хамгийн нарийн оюуныг өөрөө таньж мэдэж тэр оюунаараа хоосон чанарын бяцлагал тэргүүтээ нуус тарны ном сургаалыг яг бяцлагж ээж тэгээд эцсийн эц тэр одоо дөрвөн одоо лагшин гэж ярьж байгаа энийг одоо олох юм аа.